Шилдэг нэвтрүүлэг 10 нас хүрлээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Юбик компани. Та хаанч байсан бид танд хүрч үйлчлэн. Мөрөдлийн шилдэг нэвтрүүлэгт олон загтал ирдгийн нэг нь бол эмэгтэйчүүд бүхэн гоо сайхнаа одоо тэрчгээр нь хэвээр нь авч үлдээ гэсэн хүсэлтэй загтлууд бол их байдаг. ЖК гэдэг имлэгээс таныг сонгосон байна. Тийм үү. Тэг жигнээс бүтчихэж байгаа. Жигнээс л бүтэн шүү сараг. Яагаад манай нэвтрүүлэгт тэгж хандаж захиавч болсон юм бэ гэдгийг. Эфирт гарч байгаа хүмүүст эфирээ хүндлэх гэдэг нэг айгүй чухал үүрэг хариуцлага байдаг. Өөрийгөө дараа нэвтрүүлгээ үзэж хахад тэгэл бидний эргэн тойрны арьсл их суларцсан тэгэл энэ доотлын хүрчлээнүүд бол их л байгаа л да. Гоо сайхны хаалгаанд орох имлэг маань бол GK гоо сайхны имлэг байгаа. Яг хүмүүс чинь бас зарим нэг сөрөг ойлголттой байдаг тийм эсвэрхгүй ч гэдэг юм уу эсвэл одоо би бол сөрөг хандлагатай шарн надад одоо тийм боломж гарвал ямар сайхан бэ гэж бодож явж байгаа л яг бүтгүүг нь мэддэхгүй юм чинь сайхан юм а бодож байгаа л бичиж штэ. Одоо ингээд яг бодтой болоод ирэхэр чи одоо тэгэл нүүр амдаа мис хүргэх гэдэг чинь дараа нь одоо нөгөө хүссэн сайхан нүүр царай маань гарч ирэх нүггүй юу. Гэтэ энэ бол одоохондоо миний хувьд нэлээ том өрөдөл биелэх гээл энэ да. Авцсан гэж хэлдэг солонгосчуудтэй тэнд одоо бид нэр ирчлээ. Одоо миний ардталтууд JK гэдэг одоо нэг имлэг мэн вэ. Энэ гоо сайхны имлэг болохоор бас гадна талаа юм гоё гоо сайхан хийх юм уу яшээ. Бас мэдрэмжтэйгээр тий. За орцгой бүгд өртгөө. За. 안녕하세요. 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 Хагалгааны тайлбар хийх сургуудад нэлээд баггүй цагийг өнгөрөөлөө. Одоо бол ингээд хагалгаанд орох хугацаа цаг мань болчлоо гэдээ одоо ингээд нэлээд бужигнсан байдал үүсээ тэн. 6 төрлийн хагалгаа хийх юм байна л да. Нэг хагалгааг нэг 30-40 минут 50 минут гэж ингэж тооцоход бол бараг 5-6 цаг өнгөрөх байхаа болох байхаа. 본인은 있다고 50 унтжаагаал сэрэхэд чинь бүх зүйл дууссан байх байхаа. Тэр нөгөө бүтэн биеийн мэдээ алдуулалт хийхэд хүний цаашдын оюун ухааны үйл ажиллагаанд ямар нэгэн нөлөө өгдөг. 옛날에는 Манай эмнэлэгт одоо 6 цагийн хагалгаа гэдэг бол тийм урт хагалгаа бол биш ээ. Мэдээ алдуулалттай холбоотой тий энэ үйлчлэгээ бол Солонгост хамгийн өндөр үйлчлэгийг таавч байна л гэж ингэж бодоход болно гэж. 일단 최선을 다하겠습니다. За чадлаараа би хичээх болно. Баярлалаа. За. За. Ингээд хаалгаанд ороход ер нь таны сэтгэл санааны байдал бол бэлтгэл хангагдсан. Тайван байна. Хангагдсан л байна. Им шиг байна, их л тайван байна. 오늘 해야 될 여러 가지 Би орохлоор одоо энэ тэнд хонхорсон хонхорхоонууд байгаа шүү дээ. Тэрэнд чи өөхөн гэж нөхөхийн би хийнэ. Манад одоо нөгөө төрөний уйлдсан захирал болохлээрэ бүгдийг өргөдгийг хийж өгнө. Хоёр хацар нь унтсан байна. Ингээд хоёр талын өг нь энийг жоохон ургиж энэгээр нь нөхөж өгөөд хамарлуу нь бас нэг жоохон юм хийж өгье гэнэ өөхтэй. Тэгээд энэ тэнд навааш таваасан газар нь хийж өгнө. Энэ хоёр болохоор жоохон хонхоогоод орцсон харагдаж байгаа боловч одоо энэ чинь ингээд татна гэсэн шүү дээ энэ хоёрт нь тэгээд ирэхлээр засагдаад бүр байглаараа юм шиг болох байхаа гэнэ. Дээдлэж оруулах гэхээр маш тотгошоо орцсон юм байна гэх тийм учраас хаалгааны дараа л нэг их нэлээд хавд байх шүү. Тэр нь гэдгийг санаа зовоорой гэж. Зан ямар ч гэсэн
сараагч минь одоо яг хагалгаанд орох гээд бэлэн болж байна. Одоо ингээд унтуулгын эмч орж ирээд унтуулга хийж эхэлнэ гэдэг. Тэгээд 6 төрлийн хагалгаа хийнэ гэдэг энэ дэр бичсэн байна. Одоо өөх өөрийнх нь биеэс аваад нүүрнийх нь хонхойж орсон хэсэгт нь өөх шилжүүлэн суулгана. Уралд нь өөх шилжүүлэн суулгана. За тэгээд нүдний доотлын үрчлээсийг татна. Хамрынх нь одоо овон таван гэж овш таваас эсгийг тэгшлэн. Нийтэд нь одоо арьсных нь хөгшрөлтийг дээш нь татаж заснаа. Ингээд 6 төрлийн хагалгыг зоосон байна. За тэгээ ямар ч хэлсэн сая унтуулгын маань нэмж орчлаа. Унтуулгын хугацаа дуусаад ирэнгүүт хагалгааны маань нэмчнээр орж хагалгаа эхлэх болно. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч MDK Medical компани. Холбогдох утас 9665 84 87. Сараагчийн хагалгааны явц бол 2 хэсэгтэй 6 төрлийн хагалгаа хийгднэ гэж төлөвлөсөн байгаа. За тэгээд эхний эмч маань бол одоо гидсний хэвлийн хэсгээс өөх саруулж одоо нүүрний хацарны хонхойж таваасан хэсгүүдийг дүүргэх, за уруулын хэсгийг дүүргэх, за хамрны овоош таваасан хэсгийг дүүргэх хагалгаа бол одоо эхэлж байна. 1:50 болж байхад бол унтуулах хийгээд хагалгаа эхэлсэн. Одоо бол 3 цаг болж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Юбик компани. Та хаанч байсан бид танд хүрч үйлчлэн. Medical компани. Манай компани эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай, чин сэтгэлээсээ хамгийн шударга үйлчилгээг зорилгоо болгон ажиллаж байна. MDK Medical компани нь бүгд найрамдах Солонгос улсын хамгийн шилдэг эмнэлгүүдийн онцлог давуу талуудыг мэддэг тул өвчтний бүрийн хувийн онцлог тохируулан эмнэлгийн үйлчилгээний сонголтыг хийхэд бүрэн туслах туршлагатай компани юм. За ингээд манай мөрөл биелгийн нэвтрүүлгийн одоо саналыг хүлээж авч хамтарч ажиллаж байгаа MDK компани Монгол Талын төлөөлөгч Бачимгтай олзж байна. За тэгээд Бачимгаа компанийнхаа талаар жоохон товч танилцуулгыг манай үзэгчдэд хэлгөө. За манай MDK компани 2 жилийн өмнөөс одоо Монголтой холбоотой харилцаа холбоог эхлүүлсэн байгаа. Тэгээ голчлон бол манайх Монголоос ирж одоо Солонгос эмнэлгүүдэд эмчилүүлж байгаа өвчтнүүдэд л ирэхийнх нь өмнөөс эхлээл одоо явах хүртэл те явсныхан дараах тэр бүх процессыг л одоо хамтарч ажилладаг юм байгууллага. Тухайн өвчтний одоо материалтай танилцаад бид нэр одоо материалтай танилцсан байдлаар бол энэ өвчтөнд ийм хагалгаа, ийм одоо эмчилгээг бол хийнэ те. Тэр эмчилгээг нь энэ эмч харагдаж байна гэдэг эмчийн мэдээлэл энэ төр хамтаа өгтгөлдөө. Одоо онгоцны буудлаас тосгоос эхлээл те орчуулга, за энд байх хугацаанд нь одоо бүхэл асуудлыг нь шийдэж өгөх. За тэгээд буцахт нь одоо онгоцны буудлыг хөргөж өгөх гэдэг юм уу. Энэ бүх одоо үйлчилгээ бол хийгддэг. Мөрөл биелгийн нэвтрүүлгийн хүсэлтийг хүлээж авч те манай одоо сараагчийн мөрөөдлийг биелүүлэхэд тусдын болсон танай байгууллагын талд баярлалаа. Одоо мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгээс бол олон цагтл ирсэн. Олон хүний материалтай бид нар бол нэлээд одоо нэлээдгүй хугацаанд бол ингээд танилцаж үзсэн. За тэгээд сараагчийг сонгосон шалтгаан бол бид нар бас эмнэлэгтэйгээ бас ярилцж байгаа. Тэгээ ямар оролцогч сонгох вэ? Эргээд одоо энэ ажлын маань үр дүн бас яаж одоо нийгэмд танигдах вэ гэдгийг бас мэдээж давхар бодолцсон. За сараагч маань бол Монгол телевизийн хөтлөгчтэй тэр тусмаа эрүүл мэндийн нэвтрүүлэг хөтэлдэг ийм хүн байгаа. За тэгэхээр манай компани үйл ажиллагаатаач тэр за эмнэлгийн одоо эмнэлгийн чиглэлийн энэ ажил хийдэг гэдэг утгаараа энэ нь бол бас их түлхэц болсон. За мэдээж бас 50 настай хүний хувьд ингэж өөрчлөлт хийхэд насны хувьд бас их тохиромжтой гэж үзэж байгаа юм л да. За өнөөдөр бол ингээл өглөөнөөс ахвалал хагалгааны өмнөх одоо процесс хагалгаа. Тэгээ одоо ингээл хагалгаа дуусны дараа бүтэн одоо өдөрж ингээ одоо цаг баг 10 болж ах шиг байна. Оройн 10 цаг тий. Тэгээд ер нь бол ядарч л байна л да. Тэгтээ бас нэг хүний мөрөөдлийг биелүүлээд нэг одоо эмэгтэй бас их одоо шинэ амьдралтайгаа тий золгож байгаа гэдэг утгаараа бас дотроо баяртай байна. Солонгосчуудын хувьд одоо хинт сонссон JK эмнэлэгт гоо сайхны хаалгаа илгэсэн бол үнэхээр л гоё болсон байх ёстой гэж одоо тий үнэлэхүүцээр тийм эмнэлгийг мэдээж бид нар
танилцуул санал болгож байгаа. Нөгөө талаас бас мөрөөдөл биелдэг юм гэдэг нэвтрүүлэг маань ч гэсэндээ бас нэр хүндтэй олон танигдсан юм сайхан нэвтрүүлэг. Тэгэхээр би бол ихтгэлтэй байна. Сараагч маань л залуухан болж залуу насныхаа тэр сайхан дүр төрхийг одоо эргүүлэн олж авч тэ өөртөө ихтгэлтэйгээр одоо шинэ амьдралаа эхлэж чаднаа гэдэгт би л өөртөө ихтгэлтэй. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч MDK Medical компани. Холбогдох утас 9665 84 87. За амарчсан сараагчийн хагалгаа өглөө 1 цаг өнгөрч байхад орсон. Одоо 8 өнгөрч байна. 8:42 болж байна. Хагалгаа дүнжтэй басаад хагалгаа хийсэн юмч маань гараад ирлээ. За амарчсан хагалгаа амжилттай өдөржингөө хагалгаан дээр зогсож ядарсан баг. 수술이 한 6개가. Ерөнхийдөө хагалгаа 6 төрлийн хагалгаа хийж байгаа болохоор яг нийтдээ цаг урт байгаа ч гэсэн нэг хагалгааны хувьд авч үзэх юм бол тийм ч урт цаг байгаагүй. Гэхдээ хагалгаа бол төлөвсний дагуу амжилттай хийгдэж дууслаа. Мэдээж хагалгааны явцад янз янзын гарсан тохиолдол байгаа. 무슨 계획대로 다 됐고요. Хацрыг бол тусгай утсаар ингэж татах хагалгаа хийсэн байгаа. За ерөнхийдөө нүүрэнд нийтэд нь бол одоо өөх шилжүүлэн солих хагалгаа хийсэн байгаа. За нүдний дотлын өвчлөлийг бол одоо арилгах энэ хагалгааг бас хийсэн байгаа. Хөмсгний хоорондох одоо өвчлөлийг тэнэлгэх, тухайг дээш нь татах өвчлөлийг нь одоо арилгах энэ хагалгаануудыг үл яг төлөвснийхаа дагуу хийлээ. Ер нь Солонгос хүнд хагалгаа их одоо Монгол хүнд хагалгаа их хоёрын одоо биеийн бүтцийн хувьд бол ялгаатай юм мэдрэгдэжсэн үү? 나라마다 좀. За Монгол хүмүүсийн хувьд бол хамгийн одоо онцлогтой зүйл нь бол яс их томтой байдаг гэж байна л да. Ялангуяа одоо хацрын яс их том байдаг учраас хөшрөлтийн эсрэг одоо хагалгааг хийхэд бол хамаагүй татах ч юм уу те ийм болом тэгэх юм бол одоо өвчтөнд бас их ачаал юу очих учраас бас их болгоомжтой хийх шаардлагатай болдог. Бас одоо Солонгос хүнтэй харьцуулах юм бол мөн одоо бас нэг онцлогтой тал нь бол Монгол хүний арьс их хуурашилтай байдаг. Мөн нэмгэн чангаралт их сул байдаг учраас их өөрчлөлтийг одоо өвчтөнд өгье гэх юм бол хагалгааны хэсгээс гадна одоо тэр арьсны хэсэгт те одоо арьсны гоё харагдах ч байд юм уу арьс арчилгааны тэр хэсэгт нь бас бид нар бодолцож те олон зүйлийг бодолцож тэрийг нь бас давхар одоо шийдэж явахгүй болдгоо. Манай Монгол эзэн хөтлөгч одоо 50 настай эмэгтэйг улам залуу харагдуулах гэж цаг заваа зарцуулсан танд баярлалаа. Өвчтөн маань бол өөрөө нийгэмд одоо ихтэй ажил хийдэг юм хүн байгаа. Тэгэхээр бидний одоо хагалгааны зорилго бол тэр хүний нүрийг одоо бас их өөрчилчих юм бол бас болохгүй асуудал үүснэ тийм учраас ерөөсөө л одоо залуу үеийнхэн дүр төрхийг олоход нь тэр дүр төрх рүү нь одоо буцаах тэр л одоо зорилгыг бол гол зорилгоо олгож хагалгааг хийлээ. 앞으로 몽고에서 또 많은 분과 цаашид бас Монголын олон бүсгүүчүүдэд те олон одоо хүмүүст те ингээд тус болохыг бас хүсэж байна гэж. 네, 감사합니다. 감사합니다. 네, 수고하셨습니다. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч MDK Medical компани. Холбогдох утас 9665 84 87. Хагалгаа сая 100% амжилттай боллоо гэж манай хагалгаа хийсэн юмч маань хэлсэн. Бид бүхэн ч гэсэндээ хагалгаа амжилттай болсон сэтгэл бүр ханамжаар бол дүүрэн байна. За тэглгүй яхаа би ч гэсэн бас хагалгаа амжилттай болсон дүнхээр сэтгэл хангалуун байна. Ер нь бол одоо өвчтнөөс илүү одоо бид нар тий одоо наан үйлчилж байгаа бид нар одоо сэтгэл санаа их хэцүү байдаг шүү дээ. Яна хагалгаа амжилттай болох болоо гайгүй олоосоо гарч ирээд одоо их өвдөх болоо яадаг бол гэл тий. Тэний эмч сая хэллээ хагалгаа бол яг төлөвлөгөөний дагуу ямар нэгэн одоо асуудал байхгүй их сайхан болж дууслаа гэж ингэж хэллээ. Тэгэхээр бас сэтгэл их сайхан байна. За ингээ манай нэвтрүүлгийн өсөлтийг хүлээж авч сараагчийн маань насыг тий 10 насаар залуу харагдуулж өгөхөд одоо тусдын болсон танай компани хамт олон долгон ЖК компани одоо эмнэлгийн эмч ажилчдад баярлалаа. Монголоос тий одоо Солонгос улсыг зарим ирждэн багаараа одоо ирж тий олон сайхан
бас миний сонсноор 3 хүүхдэд бас хагалгаа хийсэн гэж сонссон. Тийм тэгээ их сайхан буйны тэ олон хүнд бас амьдрал өгсөн юм сайхан нэвтрүүлэг хийдгийм байна. Тэгээд Сараагчд маань ч гэсэн бас хүсэл мөрөөдлөө биелүүлээд тэ залуу гоё болоход нь бас ингэж тусалж тэ холоос бас зорж ирж за мөн бас манай компани бас танахтай хамтраад бас ингэ сайхан ажил хийх энэ боломжийг олгосонд та бүхэнд бас баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Юбик компани. Та хаанч байсан бид танд хүрч үйлчлэн. MDK Medical компани. Манай компани эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай, чин сэтгэлээсээ хамгийн шударга үйлчилгээг зорилгоо болгон ажиллаж байна. MDK Medical компани нь бүгд найрамдах Солонгос улсын хамгийн шилдэг эмнэлгүүдийн онцлог давуу талуудыг мэддэг тул өвчтний бүрийн хувийн онцлог тохируулан эмнэлгийн үйлчилгээний сонголтыг хийхэд бүрэн туслах туршлагатай компани юм. Сараагч маань бид бүхэнтэй хамтран Солонгос улсын ЖК гоо сайхны эмнэлгийг зорж одоо гоо сайхны бүрэн цогц одоо хагалгаанд ороод ирсэн байгаа. Ингээд Сараагчигээ зориод одоо Монголын үндэсний олон нийтийн телевизээр ирсэн байна. Ингээд бүгдээрээ хамтдаа Сараагчтайг хамт олцгаая. Сараагч сайн байна уу? За 4 сарын өмнө хагалгаанд орсон. За өнөөдрөөс хойш танд одоо яг өөрсдөө бодит амьдрал дээр мэдрэгдэж байгаа юм хэр байна вэ? За сайн байна уу дахиад мэдлчихье те. За өөр мэдрэгдэж байгаа бодит өөрчлөлтүүд мэдээж маш их байна. Тэг одоо альнаас нь эхлэх үү? Хагалгаанд орохоос өмнө ярьжсэн юм юу гэхээр 10 жилээр одоо залуу болохыг л хүсэж байгаа. Энэ маань л бол миний чин хүслээ гэж ярьжсэн. За өнөөдөр хагалгаа хийснийхаа дараа өөрийгөө ингээд толон тараад урдныхаа зурагтай харьцуулж үзэхэд та өөрийгөө хараа сэтгэл ханамж ямарх байна? Одоо бол сэтгэл ханамж маш өндөр байгаа. Яг хамгийн ихний айгуу тийм өөртөө таалагдсан үе нь юу байсан гэсэн чинь би ч 12 сарын эхээр хагалгаанд орсон гэдэг чинь цагаан сарж байгаа 2 сарын дундуур болсон. 2 сар гарan болцсон байсан гэсэн үг. Тэгээд тэрнээс мөн болохоор би яг хальт ингээл бас нэг зураг аваад ч юм уу селфи хийгээд ч юм уу өөрийгөө харчлаа юм да. Тэгэл нэг тийм санаанд төрөхгүй толинд харахад ч гэсэн нэг тиймэрхүү тэгэхээр нь тэгэл хойшин тавьчаал яваадсэн. Тэгээд цагаан сараар чинь баярч байсан. Ингээл бас нэг гоё өнгөлөг хувцсандраа өмсөлийн нүгэр чинь бөөн золголт гэл юм баярын уур амьсгал тэгэл хүмүүстэй ингээл зөндөө зураг хүргээ авахулаад тэгэл тэр зургуудаа эргэл харж байгаа л яг хамгийн анхны тийм өөстөө үнэхээр эн чинь насны үед хүн айгүй залуу болж харагддсан байх шүү гэдэг тэр мэдрэмжийг харсан л та. Тэнгүүтээ нөгөө өмнө байсан зургуудаа эргүүлж үзээд яг тэр бүр хагалгаа орсны дараах хвшилтэй бүр одоо жилийн өмнөгч байдгийн юм уу зүгээр нөгөө одоо тэр мөрөөдөл биелэх тухайга ямар ч тийм мэдээлэл аваагүй байх үед хүнд мэдээ зөндөл зургууд л байж л байгаа штэ. Тэгэл бодогтой зурагч байсан, бодоггүй ч зураг байсан. Тэр зургуудаа гаргаж ирэл харьцуулаад харахад бол эрс ялгаатай. Тийм тэгээд насны хувьд бол үнэхээр хүн илүү залуу болчтой юм билээ. Өөрийгөө талан тараад хамгийн ингэж таалагдсан юм чи алив? Ерөнхийн нүүрний одоо хэлбэр хамгийн түрүүнд тэр одоо хүнийг залуужуулж насыг одоо багасгаж харагдуулаад байгаа тэр юм чинь болохоор анхнаасаа л эмчи бас тэрийг тооцоолж тэр үр дүнгэл зорьсон юм шиг байгаа. Тэгээд тэр хийгдсэн 6 төрлийн мэс ажиллабар чинь бүгд нийлээд бүгд ингээ ерөнхийдөө таталт өгөөд тэгээд одоо зарим тэр нөгөө суларсан хонхоргоо байсан газар дүүргэлт хийгээд тэгээ ерөнхийн нүүрний хэлбэрийг одоо ингээ V хэлбэр зөв хэлбэр гэж яриад байдаг шүү дээ. Тийм болох гэж ингэж тэмүүлсэн болохоор ерөнхий одоо ингээл нүүрний хэлбэр бол хэрчээгээр тэр нөгөө залуу насыг харуулдаг байгаа байхгүй. Хуучин зурагтайгаа харьцуулаад харахаар нүдний доотлын үрчлээ бол маш их байсан байгаа юм. За тэгээд хоёр одоо хөмсгний завсар байсан нөгөө дандаа хөмсгөө зангидгаас үүссэн маш гүн үрчлээ байсан шүү дээ. Тэр бол байхгүй болсон байгаа ч тийм ингээл талигаал ингээд давхар ирүү аваад одоо энд бол ирүү байхгүй болсон. Хүзүүнд бол юм хийгээгүй шүү дээ. Тэгэхээр нүүр хүзүү хэр ялгаа аюу та харагдаад эхэлдэг мэлээ шүү дээ. За тэгэл мэдээж одоо хамгийн түрүүнд бол гэр бүлийнхний хүлээж авсан байгаа байдал. За дараа нь ажлын газрынх ингээд ойр татны найзууд ч одоо юу гэж байгаа юм. Дүнгэж одоо нөгөө ирсэн дараах үеийн байдал бол хүмүүс нэг тийм одоо яг нэг тийм шууд хэлж чадахгүй. Ягаад гэвэл тэр чинь мэдээж тодорхой хэмжээний хавдартай баг ч гэсэн тэгээд одоо жижигхэн бас энэ тэнд хүүхрэлтүүд энэ төр байсан шүү дээ. Тэгээд нэг инээтэй тохиолдол гэсэн чинь зарим хүмүүс чинь хүнд нэг юмыг шулуух хэлжтэй шүү дээ. Тэгсэн чинь манай ажлын газрын нэг залуу. Хөөе Сараагч та одоо
нүр чи яатсан бэ гэж тэгж юм. Тэгэхээр би эмчилгээ хийлгэсэн юм а гэлтэхгүйсэн чи нэг зохиулсан ч юм шиг гэж шолоохон хэлж байгаа байхгүй. Сонирхсан хүмүүст бол нэлийн би тодорхой тайлбарлаж ярьж өгчээсэн. Юуны төрөнд юу ярьж өгчээсэн бэ гэхлээр өвдөлт бол ерөөсөө байхгүй. Зүсэлт ерөөсөө байхгүй. Энд чинь ер нь бол одоос нэлийн сүүлийн үеийн технологи юм байлээ шүү дээ. Би ч гэсэн өөрөө энэ чинь одоо яг яаж хийчвэ? Одоо ийм том хэмжээний зүсэлт байхгүй болохоор ингээл. Тэгээд яг сүүлд би сая нэг эмчтэйгээ дахиад уулзахдаа асууж мэдэж авсан. Тэгээд одоо эндоцен гэдэг биоматериал ашиглаад том зүсэлт хийхгүйгээр маш жижигхэн зүсэлттэйгээр 2 газар ингээд зүсээд дурангаа оруулаад тэгээд тэрүүгээр нөгөө таталтаа хийгээд тэгээд тэр зүсэлт хийсэн газартаа нөгөө эндотен гэдэг биоматериалаа байрлуулж агаад нөгөөдхөр нэгсэндээ одоо тэр сойлт хийсэн газараа төгжиж өгнө гэх юм уу да хар үгээр ярих юм бол эхэндээ бол ингээд энэ толгоон орой хэсэг тэгэл нэрүүнд орох энүүгэр чи өөх соруулсан шүү дээ. Энэ толгоон орой хэсэг энд чи ингээд гол таталтан дэшээ игдээд энд нь ингээд тогтоцсон байгаа. Тэгэл энэ дух гэл энэ газрууд за энэ хацар энэ төр ч гэсэн ингээд нөгөө яг тэр шүдний эмчид очиод мэдээ алдуулах тариа хилэгсэн юм шиг тэр байдлыг нэлээд удаан мэдэрсэн. Одоо энэ нүүр амныхаа хэсгүүдэд тэгэл аажмаар ингээд цахаасаа яг мэдээ ороод тэгээ би бодохдоо зөвхөн одоо тэр нөгөө хагалгааны үед өвдөхгүй байхаас гадна хэдийн хугацаанд тэр хүний шарах аниад идэгэх вэ гэдэг тэр тооцоог хийж байгаад тэгэд тэр одоо нөгөө мэдээг хүжүүлэх тэр одоо нөгөө эмчилгээ үйлчилгээнүүдийг хийж өгд юм байна гэж ойлгосон л да. Хагалгаанд орохынхаа өмнө хүн бол таас захиандаа бичсэн ч бас байдаг те. Миний яг бас өөрөө дотроо хүсэж байгаа би тэрийг минь л ингээл ингэчвэл баг болно гэж бодож исэн юм байдгаа гэж. Тэгээ бодож исэн тэр яг хүсэл нь одоо биелж чадсан болов. Хүсэл биелэлгүй яах вэ? Надыг хараад тэгэл тэр нэг 6 төрлийн одоо мессеж хэлбэр хийсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр болгон нийлж ижил тэр 10 насаар залуужуулах, 10-аас дээш насаар залуужуулах гэдэг юм уу тэр үр дүнг гаргаж ирдэг юм. Тэгээд миний тэр санаж исэн шиг ганц одоо зөвхөн нүдний дээд доотлолт ажиллах юм бол бас яг тэр залуучих үр дүн бол гарч ирэхгүй байсан баг. Одоо манай нэвтрүүлэгт цагтл бичиж өнөөдөр өөрийнхөө хүсэл мөрөөдлийн одоо ард гараас тусан танд болон одоо ингээд бид бүхэнтэй хамтарч нэвтрүүлэг хийсэн ЖК эмнэлгийнхаа хамт олонд баярлалаа. Тэгээд одоо энэ сайхан ингээд үр дүнд хүрээд одоо өнөөдөр ингээд мөрөөдөл биелээд ингээд ярилцлага өгөө сууж байгаа бас өчнөө олон хүмүүст ийм сайхан одоо нөгөө мөрөөдлийг бэлгэлж байгаа энэ нэвтрүүлгийг бэлтгэж байгаа мөрөөдөл биелдэг юм энэ продакшны хамт олон. За тэгэл одоо энэ өрд чи ярилцлага авсаж байгаа энэ бичлэг хийгээ сууж байгаа зураглаач энэ одоос манай танаа энэ мөрөөдөл биелдэг продакшны менежер Бадмаа байна. За тэгээд та бүхэн гээ миний цагтлыг хүлээж аваад цааш нь одоо илгээгт нь хүлээж авч маш сайхан дэмжиж одоо энийг ингээд ажил хэрэг болгоход нь хичээл зүтгэл гаргасан MDK гэдэг одоо Солонгос дахь эмнэлэг зуучлалын компани байна. Тэдний менежер Батчимэг бол айгүй сайхан сэтгэлтэй одоо биднэрт бас бүх талаараа туслах гал одоо тэнд байсан бүх өдрүүдэд ингээл дагаал гүйсэн MDK компани захирал санхүүч нарт бас талархлаа илэрхийлээ. За тэгээд ЖК эмнэлгийнхаа хамт олонд бол би одоо хаалгаанд ороод гараад ирснийхаа дараа сая бас 3 сар гарan болоод очихдоо ч гэсэн бас талархлаа илэрхийлсэн. Тэгээд тэр ЖК эмнэлгийн нийт хамт олонд бас ажлын өндөр амжилт та бүхэнд бүгдээрэнд нь MDK бүгдээрэнд нь улам их амжилтыг хүсье. Тэгээд одоо миний жишээгээр та бүхэнтэй холбогдоод энэ одоо байгууллагуудаар дамжуулаад мөрөөдөлтөд хүрэх өшөө олон хүмүүс хүлээж байгаа ах тэр олон хүмүүсийн мөрөөдлийг та нарыг бас сайхан биелүүлэх байх гэж найдаж байна. Энэ удаагийнхаа нэвтрүүлгийг өндөрлөж байна. Үзэгчдээ дараагийн дугаар хүртэл баяртай. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг 10 нас хүрлээ. Хүсэл мөрөөдлийн таньзууч болдог мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг энэ биш та. Бас гоё нэвтрүүлэг. Тэсвэр албан байсан.